Сайхан надараа. Сайхан надараа. Жагс тойлатандар. Бурята сон олнохоо хайхан наадарэ гэж өрөөновж. Сайн байна уу? Бид нар одоо Лүктэй надыг контентэнд оролцохоор ирсэн байна. Намайг Даяна гэдэг. Би болохоор Казак үндэснээ төлөөлж ирсэн байгаа. Намайг Цог Мандах гэдэг. Би Монгол улсынхаа бурят үндэснийг, ястныг төлөөлж ирсэн байгаа. Тео гэдэг. Бас би Томрын дахин бас англи хэл багш. Өөр Монголын Шилэн гол аймгийн Сүнэд нутагтай Аруна байна. Миний хувьд бол би уламжлал Сүнэд дэлэн өссөн. Энэ удаа 6 авалтад орон ингээд дэцэд уламжилсан нөөмөг хаад энэ жүлтэний бас авчирсан. Энэ жүлт нь хуучин толгойн засал дээр байжсэн. Одоо ингээд жүлт болгочихсон. Тэгээ миний болохоор зүгээр Монгол цамцтай хослуулаад дээр нь ингрийн хийгээд зүгээр бурят цамц гэдэг өмссөн байна. 11 эцгийн хөвгүүдүүд гэж 11 овогтой байдаг. Миний болохоор харгана. Харганы хар өнгөтэй байдаг. My friend's mum made it. It's Hunodel because it's I don't want to say more traditional, but I guess an older version of a modern Del, and I love traditions and I want to learn more. Казак яг ийм дуулдаг, бүжгэлдэг юм хувцас байгаа. Гэхдээ өөр яг нөгөө хурим хуримд орох байгаа бол бүр илүү ганган хувцас өмсдөг. Казакууд юу нээр ганган байдаг шүү дээ. Гэр орон ч гэсэн бүр бүх юм амар өнгөлөө хээ тэгэл малгай. Тэгээд нөгөө нэг малгаанууднаас айгу олон төрөл байгаа. Ижилхэн хуушураад нь яг л Монгол Яс чангалаараа л явна гэсэн. За өөр Монголын наадам бол Монголын наадамтай бас адилхан ердөө 7 сараас 9 сар хүртэл чихэд нэг том наадам байдаг аймаг юм уу дахиад 30-ус сумтад овооны дахлаг төргөд олон яруу гардаг юм. Байхонгу? Байхонгу. But since then I've been stuck in the city most of the time, only getting out when I can. Yeah. But I love it. I think it's really cool. За бид нар одоо яг гой наадмын ширээн дээр суусан байна. Тэгээд эдээ ундаатай танилцах гэж байна. Ааруул адилхан уу? Адилхан. Чи тэрийг мэдгүй тэрийг? Тэрийг үү? Аха. Энэ юу? Өрөм. Өрөм. Энийг бол хуушур гэдэг гоо. Энийг бол шарбин гэдэг. Шарбин. Шарбин. Тэснэ махтай шарбин гэх юм. Тэгээ наадам хуушур чи ингээд наранд ингээд гэрэлтэн ирдэг шүү дээ. Тэр нас надад амар сонирхолтой санагдсан. Манайд болохоор энэ борцгийг амар хийддэг. Тэгээд боврсаг гэж дууддаг. Борсаг. Боврсаг. Бовсаг. Аха. I was told that the reason the buch outfit is like this is because thousands of years ago, I don't know when, someone like a mystery person won every wrestling match. Talking about that myth. Yeah, and then took the clothes off and it was a woman. Yeah. Бурятууд яг нөгөө ном суваараа нөгөө сур харваагаараа сайн. Бурят харваа гэж өгдөг штэ. Ерөн Шилэн голдоо очивол өдүнчин бүх сүнэд байна да уяач гэдэг. Манай сүндүүд жоохон мордасан. Hoshu? Yes. Oh, some guys just gave me and I did not realize how quickly, because it's so good. За тэгээд Улаанбаатартаа тэмдэглэх маш их дуртай. Хүүд олон удаг ороод морь үзэх дуртай. За тэгээд би бас бүх үзэх дуртай. Ер нь бол хийж болох бүх л юмыг одоо ингээ хийгээд үзээд тэр өдөр ингээ цэнгэлтгийг ингээ тойрж яваад гоё амттай зүйлс идээд наадмын хуушурыг бол өдөр болгон бараг өдөр тутамдаа иддэг. Наадмын үеэр I think buch, it's so good. Cultural intricacies of you have to go under on this side if you lose, but the horse racing 100%. Yeah, and food obviously. Speaking of, I'm having that. За ингээд жижигхэн сурчлагаа орж ирж байна энэгээр Лүк ТV маань наадмын нээлт болон бус нөгөө нэг дээр үеийн кинонууд ингээ үзэж болох юм байлээ шүү. Тэгээ дээрээс нь ганц Монгол байгаа хүмүүс хэлтгүү. Гадаад улсад амьдарч байгаа хүмүүс утаснаасаа, таблетнаасаа, компьютероосоо смарт зурагтнаасаа үзэж болохоор юм байна шүү. Дэлхийгээр тархаж байгаа бүх Монгол үндэстэн ястангууд маань энэ наадмаа сайхан гэр бүлтэйгээ гой хуушураа идээд, ааруулаа идээд тэмдэглээсэй гэж хүсэж байна. Тэгээд та эдийн ч гэсэн гэр бүлд ч гэсэн одоо ирж буй наадмын баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Бүгдэнд нь сайхан наадаарай. Наадмаа Лүк ТV-гээс үзээрэй. Лүк ТV-гээс илүү үзээрэй. It's it.